За өнөөдөр 1-р Иохан номын 3-р бүлгийн 11-ээс дуустал бүлэг дуустал хамтдаа уншихаар байгаа. За эзний үгийг уншихын өмнө хамтдаа товчхон залбирая. Эзэн бурхан минь, та энэ цагт бидэнтэй хамт байгаад бидэнд та өөрийн сайн тааллыг тэнгэрдэх хүслээ мэдүүлж өгөөч гэж гуйж байна. Эзэн үгийг дамжуулах надтай та хамт байгаад та өөрөө надаар дамжуулан эзэн та бидэнд айлтараа гэж гуйж байна. Онцгойлон бас яг үгийг сонсож байгаа бидний зүрх сэтгэл даруй байж бас яг анхаарал таны зөвхөн таны үгэн дээр төвлөрөхөд эзэн та туслаарай. Энэ бүх зүйлсийг болоод өөрсдийгөө танд өргөж шинэ цагийг танд даатгаж эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За өнөөдрийн бидний унших хэсэг угаасаа та нарын харгаа харсан бах. Би биенээ юу гэж юм? Хайрал гэсэн гарчигтай хэсэг байгаа тий. Хайрын тухай. Би биенээ хайрал гэж яг яаж хайрлах тухай Иохан бидэнд яг юу хэлхийг зорьсон бэ гэдгийг хамтдаа харах юм. Ер нь товчхондоо бол ерөнхийдөө үг хэлээр бос ажил үйлс болоод үнэнээр бие бинийгээ хайрлая гэсэн ийм хэсэг баг. Үйлдэлээр бие бинийгээ хайрлая гэж. Зүгээр л хайртай гэж хэлэхээр биш, харин бүр хайрыг харуулах ажил үйлсээр үнэнээр одоо бие биедээ хайрыг харуулъя гэсэн ийм зүйлийг Иохан бидэнд сануулж энэ багц хэсгээр харах юм бол. Бид нар хайрын тухай бодохоор ялангуяа одоо манай эмэгтэйчүүд өнөөдрийн хувьд бол одоо хайр марийн тухай тий зөндөө бол юм бодож явж байгаа шүү дээ. Энд чинь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тэгээд надад хайртайгаа яаж харуулахыг харъя л та гэж. Магадгүй олон эмэгтэйчүүд эхнэрүүд одоо дотроо бодоо тий дотроо яг шолоохон хэлэхгүй хэрнээ жоохон жуун болцоо жоохон үлээлттэй явж байгаа. Хайр гэж яг юу юм бэ гэж. Нэг киноны нэг жижигхэн хэсэг дээр би харж ирсэн юм. Нэг залуу би чамд хайртай штэ гэл нөгөө найз охиндоо хэлэх үед найз охин яаж байгаа гэхэлэр чи надад хайртай л гэдэг юм. Тэр хайр чи хаана байгаа юм бэ гэж. Харагдахгүй байна. Баригдахгүй байна. Нүдэнд үзэгдэхгүй байна гэл яг ингээд бүр яг ингэж хэлдэг байхгүй юм. Тэр хайр чи хаана байгаа юм бэ гэж. Бас нэг эмэгтэй хүн юу гэж хайрын тухай жоохоо эрэгтэй хүний тухайд өрслөн хэлэхдээ ер нь бол эрэгтэй хүн ямар байгаасаа гэж би хүсдэг вэ гэвэл 3 үг хэлдэг байгаасаа л гэж би боддог гэж. Тэгээ тэр хүн юу гэж хэлж байгаа гэхээр ямар 3 үг юм гэсэн чинь юу лээ? За. Тэгээд аваа гэдэг 3 үгийн тухай яриад байна шүү дээ. Нэгсэндээ чи надад хайртай бол миний хүсэж байгаа ч юм уу миний юу бодож байгааг таацуулна. За тэг ав гэдэг талаар бүхнээ надад зориулах тухай ярьдаг юм бол. Бид нар хайрын тухай ярихаар ихэнхдээ эргэн тойронд байгаа хүмүүс маань чуулганы их итгэлийн ахын дүүс маань хүртэл аав ээж маань хүртэл надад хайртайгаа яаж харуулах вэ гэдэг талаас боддог. Тийм үстэй. Чи надад хайртай юм бол яг ингэж өгөх ёстой. Магадгүй тэгж яг шулуухан тэгж бодохгүй бас хэлэхгүй ч гэсэн яг тийм хандлага бас заримдаа бидний дотор явдаг. Зөвхөн эмэгтэйчүүд биш шүү, эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэн яг ийм асуудал бас байгаа. Хайртай бол чи надад юу хийж өгөх юм бэ гэж. Харин Библийн дагуу хайр, бие бинийгээ хайрлах тухай ярихаар юу ярьдгүү гэхэлэр би шүү зэ. Би энэ хүнд хайртай бол, би ах дүүстэй хайртай бол яаж энэ хайраа харуулах вэ? Гэхээр хайртай гэж хэлэх зөвхөн энэ хоосон үгээр биш. Хоосон биш л те зүгээр хайртай гэж хэлэх энэ зөвхөн үгээр биш харин юугаар гэхэлэр ажил үйлс үнэнээр энэ хайрыг харуулах ёстой. Тэгээ энэ нь нэг хүн харуулад нөгөө нь хүлээж авдаг тухай хайрын тухай биш. Харилцан бие биедээ нэгсэндээ бүх хүн энэ хайрын төлөө өөрийгөө зориулдаг, ажил үйл болгодог энэ хайрын тухай Библи ерөнхийдөө бидэнд үргэлж сануулдаг. За би 1-р Иохан яг энэ өнөөдрийнхөө унших хэсгийг та нарт уншиж үзүүлье. Уншиж одоо сонсохыг та нар дагуулад хараараа Библийг гаргаад. За энд ингэж хэлсэн байна. Та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бие биенээ хайрлах ёстой нь билээ. Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвхт байсан ажээ. Ах トゥ нараа ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. Бид ах トゥ усээ хайрладаг учраас үхлээс амьд шилжснээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна. Ах トゥ угээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөн хэн байдаггүйг та нар мэднэ. Бидний төлөө тэр өөрийн амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах トゥ усийнхээ төлөө амиа өгөх учиртай.
Дэлхийн эд хөрөнгөтөө нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр хэрхэн байх вүлээ? Бяцхан хүүхдүүдээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил үнэнээр хайрлцгаая. Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тийх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс авгаа бөгөөд бүхнийг мэддэг. Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж гуйсан болгоно түүнээс хүлээн авна. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж түүнд тааламжтай үйлддэг билээ. Бид түүний хүү Есүс Христийн нэрд итгэж бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь түүний тушаал юм. Түүний тушаалуудыг сахигч нь түүн дотор байж тэр ч түүний дотор байна. Бидний дотор тэр байгааг түүний бидэнд өгсөн сүнсээр бид мэддэгэ гэсэн байна. Амен. Хамгийн ихэнд Иохан уншигчдаа сануулan хэлж байгаа нэг зүйл нь тэдний мэддэг зүйлийн тухай хэлж байна. Анханасаа мэдчихсэн зүйлийн тухай. 11 дэх эшлэлээр ах юм бол та нарын эхнээсээ сонссон мэдээ бол бие биенээ хайрлах юм а гэж хэлж байна. Нэгсэндээ тэд анхандаа сонсож байсан боловч хэсэг хугацааны дараа яасан байх нь вэ? Энэ зүйлийг умартаж, энэ зүйлийн ач холбогдлыг буюу бие бинийгээ хайрлах гэдэг энэ чухал зүйлийг ерөнхийдөө бол чуулган дотор итгэлийн аханд үсийнхаа донд ер нь байлгахгүй хэмжээнд аваачсан ийм нөхцөл байдал тэр хүмүүсийн донд байсан харагдаж байгаа. Иохан энэ зүйлийг маш сайн анзаарч харж байгаа. Тэгээд тэдэнд сануулгахдаа анханасаа байсан энэ зүйлийг, энэ тушаалыг та нар хэрэгжүүлдэг байгаасаа гэж би энэ зүйлийг дахин сануулan бичмээр байна гэж хэлж байна. Бие биенээ хайрлах тухай. Иохны уншигчид энэ зүйлийг мартсан. Яг хөө тухайн үеийн 1-р зууны төгсгөл үеийг харах юм бол чуулган дундаас гарч салан одсон хуурамч багш нарын түгээдэг, ярьдаг, дэлгэрүүлдэг тэр сайн мэдээг говьулж байгаа тэр үгс нь юу исэн гэхээр мэдээ нь юу исэн юм бэ гэхээр ер нь хүн зовлон бэрхшээлээс ангижирч сэтгэлийн их амар амгалан олж авахын тулд өөрөө сэтгэл хангалуун амьдрахын тулд нэгсэн мэдлэгээр өсөж нууцлаг тэр мэдлэгийг олж авахын тулд явах ёстой. Гэхдээ энийг хийхин тулд ер нь бие бинийгээ хайрлах, майрлах, бусдыг бодох бол тийм ч хамаатай биш гэж хэлжсэн. Би л болж ивэл, миний л амьдрал болж ивэл, би л өөртөө гой байж ивэл яах вэ? Би л өөртөө гой юм олж ойлгож ухаарад сэтгэл минь амар амгалан тайван байж их юм бол яах вэ? Бусдыг хайрлах, майрлах бол надад нэг чухал биш байна гэж. Яг энэ хоёроо ойлголт нэг нэлээд уялдаа холбоотой санагддаг миний хувьд. Би бинийг ингээ бусдын дунд байгаа, би бинийг хайрлах тухай яриад эхлэхээр яадаг вэ гэхээр зөрчил, тэмцэл, янз янзын асуудал бэрх хүмүүс л болсон яах вэ? Дандаа л байж идэг. Тэгээд тэр нь яах вэ? Надад жоохон хэцүү санагддаг, зовлонтой санагддаг, бусдыг хайрлах тухай хамт байх, үнэлэх, энэрх янз ийм зүйлүүдийг хийх тухай ярихаар. Тэгээд тэрний оронд яах вэ гэхээр зүгээр л ганцаараа гоё бич. Бусдаас холдчихъя гэдэг ийм үзэл тухайд нэлийн дэлгэрж ирсэн харагдаж байгаа. Гностик үзлээс улбатаа досидизм гэдэг үзэл ч юм уу ерөнхий. Яг тийм үед Иохан өөрийнхөө энэ загтлыг итгэгчдэд сануулan хэлж байгаа. Бидний үн цэнтэй Христ итгэгчдийн дунд байх ёстой үн цэнтэй сайн мэдээг хүлээж авсан хүмүүсийн хувьд нэн тэргуунд байх ёстой Бурхны бидэнд өгөгдсөн, бидэнд байдаг нэг чанар байна. Тэр бол сул дорой нэгийг хайрлах, итгэлийн аханд үсийгээ хайрлах, бие бинийгээ хайрлах, нүгэлтнүүдийг хайрлах. Энэ чанар бидэнд зайлшгүй байх хэрэгтэй. Зөвхөн өөрийгөө бодоод бусдыг хайрлахаас хойш сууж болохгүй шүү гэдгийг яах вэ? Иохан уншигчдад ойлгуулахыг дахин сануулахыг зорьсон харагдаж байгаа. Тэгээ бид нар мэдж байгаа нөгөө элчнэр болоод бос Паулийн загтлуудыг харах юм бол, сайн мэдээний номуудыг харах юм бол хайрын тухай буюу бие бинийгээ хайрлах тухай. Ялангуяа итгэлээр сул дорой нэгээ хүлээж авч инэрэнгүү хандаж хайрлах тухай маш их зүйлийг бичсэн байдаг. Галаат номыг харах юм бол ариун сүнсний үр жимс хайраар эхэлж байгаа тухай бид нар сонсч байна. Хайрын тухай маш их онцолдог. Тэгээ ялангуяа Илч Иохан бичсэн загтлуудаа хайрын тухай маш их ач холбогдол өгж, онцлог өгч маш их ач холбогдол өгж энэ зүйлийг биччихсэн харагддаг. Ялангуяа энэ 1-р Иохан номыг харах юм бол. Тэгээ нөгөө бид нар сайн мэдээний Иохан номыг харах юм бол хайрын тухай 3 зүйлийг онцгойлон бичсэн харагддаг. Тэнд дээр харах юм бол Иохан номын нөгөө өмнөх ном Иохан ном шүү. Иохан номын 13-ын 34-р эшлэл,
Иохан 15-ын 12 дугаар эшлэл, Иохан 15-ын 17 дугаар эшлэл дээр яах вэ? Бие бинийгээ хайрл гэдгийг маш товч өгөөд тодорхойгоор сануулan бичсэн байдаг. Харин 1-р Иохан номыг харах юм бол яаж байгаа вэ гэхээр хайрын тухай 5 удаа бичсэн гэж үзэж байгаа. За өнөөдрийн бидний уншсан хэсэг дээр харах юм бол тэр 5 зүйлээс 3 бичигдсэн харагдаж байгаа. Бие бинийгээ хайрлах тухай, бие бинийгээ хүндлэх тухай, бие бинийгээ инэрх тухай, бие бинийгээ хайрлах тухай дахин хэлсэн баг. Иохан номыг харах юм бол энэ хайр гэдэг зүйл чинь юуг нотолт юм бэ гэж итгэгчдэд. Хайр яагаад итгэж хүмүүст илүү их чухал байд юм бэ гэдгийг тайлбарлахыг зорьсон гэж үзэж байгаа. Тэгээ 4 зүйлийн тухай ярьдаг юм бол. Нэгдүгээрт ах дүүсээ хайрлах нь юу ах вэ? Мөн хамиг өвлсөн гэдгийг нотлохоо юм а гэж хэлж байгаа. Мөн хамиг өвлсөн. Үхлээс амьд шилжсэн гэдгийг нотлохоо юу вэ? Бие бинийгээ хайрлах явдал юм а гэж хэлж байгаа. Иохан юу. Дээрээс нь цааш нь харах юм бол ах дүүсээ хайрлах нь итгэлийг хүлээн авсны нотлохоо. Хэрв та өөрийгөө итгэж гэж хүлээж, итгэж гэж онцолж, итгэгч гэж хэлж, итгэлийг хүлээж авсан гэж үзэж байгаа бол танд байх ёстой хамгийн чухал нэг мөн чанар. Бурхан Иесусээс Бурханаас авсан мөн чанар. Энэ бол бие бинийгээ хайрлах явдал гэж хэлж байна. Дахиад нэг зүйл, ах дүүсээ хайрлах нь Бурхан оршин байгааг илтгэдэг гэж тайлбарлахыг зорьсон гэж үзэж байгаа. Энэ Бурхан түүнд байдаг одоо юу гэх вэ? Хүн төрлөختний гэсэн түүний одоо бүр хувиршгүй нэг чухал зүйл байдаг. Тэр нь бол хайр, тийм. Тэгэхээр энэ хайрын Бурхан оршиж байдаг гэдгийг одоо юу гэх вэ? Нотолж байдаг, илэрхий харуулж байдаг бидэнд байдаг нэг мөн чанар бол бас хайр байх ёстой гэж хэлж байгаа. Хайр байх ёстой гэж. Дөрөв дэх зүйл нь юу вэ гэхээр ах дүүсээ хайрлах нь юу гэх вэ? Христийг харуулдаг гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Христ хайрынхаа улмаас нүгэлт бидний төлөө үйлдэл болон загалмаа дээр өөрийгөө яасан. Цовдлуулсан гэж үзэж байгаа. Тийм учраас ийм 4 зүйлийг нотолдог учраас итгэгч та бид бүгдээд энэ Библийн дагуу хайр буюу бусдын төлөө өөрийгөө зориулах энэ хайр үргэлж байх ёстой юм шүү гэж сануулж байна. За энэ хайр биш үү? Би дахиад хэлж байгаа. Хэсэг хүмүүст нь байгаад хэсэг хүмүүст нь байдаггүй гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Нөгөө хайрыг хүсдэг хүмүүст ч гэсэн хайрыг харуулах дуудлага байх. Бүх хүмүүст энэ хайр байх ёстой гэж хэлж байгаа. Харилцсан бие бинийгээ хайрлах энэ хайр байх ёстой гэж. Тэг яг энэ хайрын тухай хэлэхдээ 2 жишээг ер нь бол Иохан хэлж байгаа. За нэгдүгээр жишээ нь бол мэдээж нөгөө сөрөг жишээ тий. Каины жишээ ярьж байгаа. Сөрөг жишээний тухай ярих юм бол. Каин яасан бэ? Каин хээр гараад дүүгээ дуудаж авчирж хагаад Абелигаа яатсан. Цогоод алдсан. Тэг яагаад ингэж цогож алсан юм бэ гэж. Яагаад гэвэл түүний үйлс, өөрийнх нь үйлс зөвхт бус байсан. Ёр юм уу байсан? Харин дүүгийнх нь үйлс ямар байсан? Зөвхт байсан. Бид нэр Эхлэл номын одоо ихэнх хэсгээр одоо Каин Абелийн түүх рүү очих юм бол юу гарч байгаа гэхээр энэ хоёр одоо Адам Явагийн хүүхдүүд болж өсөөд тэгээд өөрсдийн амьдралтай болоод Каин газар тариалан эрхлээд Абель нь одоо малчин болоод тэ ингээд явдаг. Тэгээд бурханд өргөлөө өргөх цаг ирсэн чинь Каиноос өргөсөн үг нь бол эзэнд өргөлөө өргөсөн. Газрынхаа одоо шим шүүснээс одоо юу гэдэг юм те тариа болоос өргөж. Харин Абель бас өргөж байгаа. Абель өргөхдөө яасан гэхээр хамгийн ихэнд төрсөн ууган төлөө өгч байгаа. Бүх одоо өөрт нь өгөгдсөн зүйлсийнхаа дээжийг эзэнд авчирч өгсөн. Гэхдээ хоёулаа өргөлөө өргөсөн боловч нэгнийхийг нь үл ойшоогоод нэгнийхийг нь бурхан таалж авсан. Абелийнхийг таалсан, Каиныхыг үл ойш. Тэгээ яасан? Каин хэдийгээр өргөлөө өргөсөн боловч өргөж байгаа сэтгэл нь айгүй ёр юм уу байсан гэж үзэж байгаа. Шулуугандаа бол. Ёр юм уу байсан? Тэгээд бурхан түүнийг үл ойшоогоод тэгээд зэвүзч эхэлсэн. Дүүдээ атаархаж эхэлсэн. Нөгөө сайн юм хийж байгаа дүүдээ атаархаад дүүгээсээ суралцах гэхийн оронд яасан? Хей наашргээл цогж алаад тэгээд юм ёр юм уу гэж. Ийм зүйлийг харуулсан Каинд. Тэгээд нэг Есүс нэг зүйлийг бас хэлдэг те. Матай номын 5-ын 21-ээс 22 дугаар эшлэлийг би та нарт эндээс өгч харуулъя. Уншия. Матай номын 5-ын 21-22. За, энд ингэж хэлсэн байна. Чи хүн буал хүний амь хөнөөсөн хэн болов шийтгүүлвэл зохино гэж сонссон гэж хууччул дайлцныг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүх юм нь буруутай, ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай, мунхаг гэж хэлсэн хэн боловч галтаа тамд
орхоор буруутгагдах болно. Иймээс буруутгагдах болно гэж хэлсэн баг. Хуучин гэрээний одоо яг одоо хуучин гэрээнд одоо Израилийн ард түмний ойлгож ирсэн нэг ойлголтын тухай Есүс хэлэхдээ энийг залруулж байгаа. Хүнийг яасан бах вэ? Хүн буу ал гэж чи сонссон. Хүний аим хөнөөх юм бол алуурчин гэж тооцогддог байсан бол одоо яасан? Ах тэгвэл хоосон толгой, мунхаг, зүрхэндээ үзэн ядсан хүн алуурчин гэж тооцогдох болно гэдэг зүйлийг хэлчихсэн. Яг үүнчлэн Иохан уншигчдаа нэг зүйлийг сануулдаг. Каин дүүгээ бие махбодын хувьд хөнөөсөн. Гэхдээ би бусдыг бие махбодын хувьд хөнөөгөөгүй гэж хэлэх хүн та бидний дунд зөндөө олон байгаа бах. Гэхдээ дахиад нэг зүйлийг сануулъя. 15 дугаар эшлэлээр хэлэх юм ба харах юм бол ингэж хэлсэн. Иохан 1-р Иохан номынхаа 15 дугаар эшлэлээр буцаа очих юм бол ингэж хэлсэн. Ах дүүгээ үзэн яддаг бүхэн юу гэж юм? Алуурчин мөн гэж хэлсэн. Ах дүүгээ үзэн яддаг хүн бүхэн алуурчин мөн гэж. Тэгэхээр маш том сануулгыг өгч байгаа. Бид бинийгээ хайрлахаар дуудагдсан. Хүндлэхээр дуудагдсан. Гэхдээ ах дүүсийгээ зүрхэндээ үзэн ядах төдийдөл тэр хинтээ адилхан болж байгаа вэ гэхээр Каины дүүгээ хөнөөсөн үйл хэрэгтэй адилхан болж байгаа гэж хэлж байгаа. Тэгээ бид нар энэ зүйлийг аюул сайн бодох хэрэгтэй болдог. Заримдаа бид нар чинь хин нэг нь гомдож, тоних, янз янзын юм болно. Тэгээд бинийгээ муугаар хэлнэ, муугаар дуудана. Зүгээр л заримдаа бүр хиндэж хэлэхгүй хэрнээ дотроо яг уу хэлэгнэж, хорсож, өш хонзон тээж явах юм бодол. Ийм гэхдээ амархан хүмүүс байдаг. Гэтэ ингэж болохгүй юм шүү гэж хэлж байгаа. Ягаад гэхээр хүний зүрхэнд юу вэ? Тэр нь явцын дунд яадаг вэ гэхээр явсаар байгаад юу болох вэ? Үйлдэл болох асар том аюултай байдаг. Асар том аюултай байдаг. Хүн зүрхэндээ юу түүгээрээ ярьдаг. Хүн зүүн зүрхэндээ юуг нутагшуулна, юуг байлгасаар байна. Тэр нь хандлага болж харагдана. Үг үйлдэл болж илэрхийлэгдэнэ. Бусдад харагдана гэж. Тэгэхээр зүрхээ эхлээ бид нар хамгаалах хэрэгтэй юм шүү гэдгийг Иохан нэг талаар сануулж байгаа. Тэр зүрхэнд чинь хэлэгнэл биш, өш хонзон биш, уур бухимдал биш, үзэн ядалт биш. Харин юу байх хэрэгтэй байх түвсэ? Сул дорой нэгнийгээ хүлээж авч хайрлах, энэрх хайр байх хэрэгтэй юм гэж хэлж байгаа. Яг энэ зүйл бичижсэн үе манай эртний 90-ад оны үе. Есүс Христ энэ бие бинийгээ хайрлах тухай тушаалыг хизээ өгсөн юм бэ гэхээр магадгүй 40-50 жил юм л өгсөн байгаа тэр үеэс хойш. Гэтэ анх тэр зүйлийг сонсож аваад бие бинийгээ хайрлахад маш их сэтгэл, зүтгэл, зориулалтуудыг яах вэ? Иерусалимд байсан хүмүүс, тэгээ тэр хавь эргэн тойрны байсан чуулганууд бид нар үйлс намыг арах юм бол бие бинийхээ төлөө маш их санаа тавьж, анхаарал хандуулж, онцгойлон бие бинийгээ их сэтгэлийн улмаас тэд нар яасан гэхээр хамтран цуглаж, эзний үг залбиралд маш их цагийг зарцуулдаг байсан. Гэтэ энэ зүйл 40-50 жилийн дараа алга болох гээд байгаа юм шиг харагдаж байгаа. Иохны хувьд байхгүй болох гээд байгаа юм шиг. Тэгээ бид нар ч гэсэн яг тэгдэг те. Эхэндээ эзэн дээр ирэхэд бидний хайраар дүүрээд л бие бинийгээ тэрвэрж үнсэх нь холгүй байгаад л те. Маш их сэтгэл зүрхийг зориултыг бие биедээ гаргадаг байсан. Гэхдээ цаг хугацаа явах тусам яадаг вэ гэхээр бид нар за би л болж байвал босд нь хамаа байхгүй гэдэг ийм үзэлтэй болж өөрчлөгдөх аюултай тулгардаг. Ялангуяа итгэж хүмүүс юу. Тэгэхээр ийм зүйлээс сэрэмжилж бие бинийгээ гэх сэтгэлийг үргэлж өөрийнхөө дотор байна уугүй юу гэдгийг нягтлж байх нь чухлаа гэж Иохан сануулж байгаа. Бие бинийгээ хайрлах нь ер нь бидний хувьд нэг талаараа их хэцүү асуудал. Яагаад хэцүү болгодгийг гэхлээр нөгөө хүний мань алдаа оноо би нөгөө өмнө дурдчихсэн тий. Хайрлах гэдэг хүн мань хайрлуулах шалтгаан алга магадгүй. Миний дургу хүргээд байна, миний зэвүү хүргээд байна тий. Надад таалагдахгүй үг үйлдэл гаргаад байна. Тэм учраас энэ хүнийг хайрлаж чадахгүй байна би гэж. Аюу хэцүү асуудалтай тулгарна. Тийм манай ялангуяа нөгөө манай залуу хосуудын хувьд бол энийг маш сайн ойлгож байгаа бах л та ер нь бол тий. Нэг тийм хошин яриа байдаг шүү дээ. Эхэндээ бол ингээд чам харахгүй л өгмөр санагдаад байна гэдэг ус. Одоо харахаар өгмөр санагдаад байна гэж хэлэх тийм харилцаа бас заримдаа явж идэг шүү дээ. Ялангуяа хүмүүсийн бидний хувьд тий. Өөрчлөгддөг юм. Мэдрэмж өөрчлөгддөг. Тэгэхээр яг ийм зүйл бидэнд бас итгэлийн ахан дүүсийн дундах харилцаанд болохгүй байхын төлөө бид анхаарах хэрэгтэй байж байгаа. Бие бинийгээ хайрлна гэдэг маш их золиосыг зориулдаг шаарддаг. Эхнэр нөхрүүдийн нэг маш сайн ойлгож байгаа тий. Би тэрэнд таацуулахын тулд би өөрийгөө нэлээд өөрчлөх хэрэгтэй болсон 180 градус ч юм уу. Нэлээд олон үйлдэлүүдэд зан хараад байгаа байдал, үг яриа одоо юу гэдэг. Тэр болгоныг өөрчлөх хэрэгтэй болдог ер нь. Эхнэр болоод нөхрүүд аль аль.
Надаас маш их зориулсан яадаг. Маш хэцүү. Тэгээ бид нар яаж бие бинийгээ хайрлахыг хийх хэрэгжүүлэх байх түвсэ гэж. Тийм учраас бидэнд нэг жишээ байна гэж хэлж байгаа яах. Тэр жишээ бол нөгөө эерэг жишээ. Есүс Христийн жишээ. Есүс Христ яасан юм бэ? Тэр бидний төлөө яасан. Есүс бидний төлөө амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ гэж хэлж байгаа. Есүс өөрөө бидэнд хайртай шүү гэж хэлчихэл явчаагүй. Би танарт маш их хайртай шүү гэж Библийн үгийг хэлчихэл болоог зогсоогүй Бурхны хувьд. Тэр бидэнд хайртай гэж хэлээд хайртай гэдгээ яаж харуулсан юм? Бүр үйлдэл болгож харуулсан. Бүр нэг Есүс Христийн амийг тасдах үйлдэл болгож харуулсан гэж. Бид нүгэлтэй байсан учраас нүглийнхаа болоо бид нар мөхөх ёстой байсан, үхлийг үзэх ёстой байсан. Тэгээд бидний нүглийн төлөөс болох үхэл гэгч зүйлийг Христ бидний төлөө өөр дөрөө тохоод, өөр дөрөө аваад яасан? Бидний өмнөөс цовдлогдсон. Тэгээс Бурхны хайр биш үү? Зүгээр үгээр хэлэгдээгүй зөвхөн. Зүгээр л нэг үгээр хэлэгдээгүй. Харин үйлдэл бүхий үгээр хэлэгдсэн. Үйлдэл бүхий үгээр хэлэгдсэн. Бурхан бидэнд хайртай гэж хэлээд хайчаагүй, харин үйлдэж үзүүлсэн юм а гэж хэлж байгаа. Тэгээ би яг энийг охиндоо ингээд нөгөө сая 5 дахь өдөр яг энэтэй холбоотой нэг юм жишээ гараад нөгөө охиндоо ойлгуулах гал боо юм болж байгаа байхгүй юу. Бурхан яга ярьдгүй би ааваа гинэ надаас. Би тэр ингээд төгжил донд явж байгаа. Гэхдээ юу яриад байгаа миний охин чи бурхан чамд хариулсан штэ. Гэсэн яаж хариулсан юм? Гэхдээ бурхан чамд чи нөгөө санаж нөгөө чи ингээд эмэгтэй дүүтэй болмоор байна гэж залбираад байсан штэ тийм. Тэгээд эмэгтэй дүүтэй болсон би сая яахан таруулсан чи эмэгтэй дүү болсон байна гэж штэ гэдэг. Гэтэ бурхан надад хэлээгүй штэ гинэ. Хэлээгүй штэ. Эмэгтэй дүүтэй болсон гэж хэлээгүй штэ. Бурхан үгээрээ биш үйлдэлээрээ харуулд юм а гэдгийг тайлбарлах гэж их юм боллоо штэ. Үйлдэлээрээ. Тэгсэн чинь хамгийн сүүлд үлдэн байсан гэхээр бурхан ингэж хэлсэн юм байна те. Тэгээд эмэгтэй дүү өгсөн юм байна те. Аваа гэж. Тинчлэн бурхан бидэнд үгээсээ илүүгээр үйлдэлээр хайртай гэдгээ харуулсан байдаг. Яг үүнчлэн итгэгч хүмүүс бие биедээ хайртай гэж хэлэхээс илүүтэйгээр түүнийг нотолсон ямар үйлдэлийг харуулах уу гэдгийг боддог байх хэрэгтэй болж байгаа. Боддог байх хэрэгтэй. Есүс үйлдэлээр харуулсан. Бурхан хайраа үйлдэлээрээ буюу хүүгээ золиослж харуулсан. Харин та бид бүгд итгэгч гэж дуудагдж байгаа бол үхлээс амин шилжсэн гэж өөрийгөө тооцож байгаа бол бидэнд нөгөө хайр байсаар байгаа юу? Тэгээд тэр хайр нь үйлдэлтэй байгаа юу? Ажид үйлстэй байгаа юу гэдгийг аягүй сайн анхаарах хэрэгтэй болж байгаа. Бидний хувьд. Тэгээд бид нэг чуулганы төлөө, итгэлийн ахын дүүсийнхээ төлөө, бие биенийхээ төлөө үгийн үйлчлэлийг дамжуулах, эсийн бүлэг, үг хуваалцах, бие биенийхээ төлөө залбирж өгөх, өөр яах вэ? Материаллык энэ Библиэд дахиад нэг зүйлийг хэлж байгаа тийм. Дэлхийн эд баялагта нэгэн ах дүүсийнхээ гажигдсныг хараад зүгээр суугаад иж болохгүй гэж. Яг тийм зүйл тухайд болж исэн байгаа байхгүй. Өөрөө л болж ивэл болоо. Эд баялагта тий гоё айгүй болоо. Тэгээд нүдэн дээр нь улаан цайм нөгөө зовлон гажигдал харагдаад байгаад тэр хүнд туслах сэтгэл байхгүй тийм хүн тэдний дунд байсан харагдаж байгаа. Тэгээ яахан хэлж байна. Яаж тэгээд өөрийгөө итгэж их юм бэ? Туслах хэрэгтэй болж байна. Материаллык зүйлээр мэдээж нөгөө бид нар шиг материаллык зүйлийг туслахад бас цензуртай хандна шүү дээ. Өгөөд байхад давраад идэг, бүр эвдрээд идэг хүмүүс байдаг тий. Өгөхгүй байсан багдгүй заримдаа сайн. Тэгвэл тэр сайн өгөхгүй байсан. Харин өгөхөд түүнийг юм болгодог чанартай яг хүндэтгэлт маш чухал гэж ойлгодог, бурхан талархдаг, тийм сэтгэлтэй өгөх хэрэгтэй гэж яахан хэлж байгаа. Тэгэхээр бидний хайр зүгээр нэг үгээр биш, ажил үйлс үнэнээр бие биедээ харуулах хэрэгтэй гэсэн санааг дахин хэлж байгаа гэсэн үг. Бие биенийг хайрлах нь хэцүү өгч. Лук номын 6-гийн 32-оос 34 дэх эшлэлээс ингэж хэлсэн байна. Хэрв та нар өөрсдийг чинь хайрлагсдыг л хайрлвал ямар гавья та нарт байх вэ? Нүгэлтнүүд хүртэл өөрсдийг нь хайрлагсдыг хайрладаг шүү дээ гэж. Та нар өөрт чинь сайныг үлдгэстэл сайныг үлдвэр та нарт ямар гавья байх вэ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг босоо гэж. Тэгэхээр бидэнд сайн хандж байгаа хүмүүст эргүүлэн сайн хандна гэдэг яг уу? Нэг гавьяатай асуудал биш үү шүү дээ итгэж хүмүүсийн хувьд. Энэ бол бүх хүмүүсийн хийж чаддаг зүйл. Сайн хандвал сайн хандна, муу хандвал муу хандна. Тэгэхээр
бид бас одоо дахиад нэг зүйлийг шалгах хэрэгтэй. Бид нар бусдыг хайрлаж байгаа, бусдад сайн хандж байгаа, бусдад сайн үйлдэж байгаа гэж байгаа бол тэр нь яг хэнд зориулагдаж байна. Тэр нь надад сайн хандж байгаа хүмүүст байх юм бол тийм ч ач холбогдолтой биш. Харин ч надад муу хандж байгаа. Эсвэл миний эсрэг байгаа. Сул дорой. Бүр нөгөө намайг одоо хэцүү болгоод байгаа. Тэр хүмүүст яах вэ? Хайрыг харуулж байгаа бол энэ илүү гавьяатай. Энэ нь жинхэнэ Христийг гэрчилдэг гэж. Яг нь бид нар Есүсийн загалмаад цовлогдож исэн түүхийг мэдж байгаа тийм маш сайн ойлгодог. Есүс яасан өөрт нь сайн хандсан хүмүүст сайн хандсан юм уу? Гэхдээ бодох юм бол шууд тийм биш. Өөрийг нь барьж хүлээд, цовдлоод, нулимаад, тэ ташуурдаа, доромжлоод тэгээд дээрэс нь өөртөө хамт явж байгаасан боловч өөрөөс нь зугтаж өөрийг нь үүсгэсэн Петр одоо жишээлбэл те зугтсан 12 гэдэг ч юм өөрөөс нь урвсан Юдас гэд бүх хүн түүний өөдөөс зогсож байхад Есүс яасан юм? Өөрийнх нь эсрэг байсан тэр хүмүүсийн төлөө загалмаа дээр цовлогтой Бурхан минь юугаач мэдэхгүй байгаа энэ хүмүүсийг уучлаж өршөөж өгөөрэй гэсэн энэ хайрыг яач юм? Дахиад үйлдэл олон харуулсан загалмаа дээр. Маш тодорхойгоор энэ бол. Тэгэхээр яг ийм хайр итгэгчдийн дунд байх хэрэгтэй гэж. Надад сайн хандвал би сайн ханддаг биш. Харин надад сөрөг хандсан ч би түүнийг уучлж, давж, инэрч, хайрлаж бас тэр хайраа үйлдэлээр харуулдаг тийм хүмүүс байх нь чуулганыг яах вэ? Гэрэл давс байлах бас нэг том чухал зүйл гэж хэлж байна. Тэгээ би хэлсэн те би бинийг хайрлна гэдэг бол Бурхан байгааг нь нотлохоо гэж. Би бинийг хайрлна гэдэг бол Есүс ирсэн, үгсэн, амьлсан гэдгийг нотлохоо гэж. Би бинийг хайрлна гэдэг бол үхлээс амьд шилжсэний нотлохоо гэж. Би бинийг хайрлна гэдэг бол маш чухал юм ах дүүсэ гэж хэлж байгаа. Тэгэхээр би бинийг хайрлахыг бид нар Есүсээс суралцахны ах дүүсэ. Тэгээ үүний төлөө өөрсдийгөө бас зориулдаг, бас шалгадаг, нягталдаг байх хэрэгтэй байх нь ах дүүсэ. Яг хэлсэн те дэлхийн эд хөрөнгөтэй ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурханы хайр хэрхэн байх вүлээ гэж. Тэгээ зааш нарах юм бол үүгээрээ бид үнэнийх болохоо мэднэ гэж. Нэгсэндөө бид бие бинийгээ үнэхээр яг Библийн дагуу чанартай зөв сайн хайрлаж чадж байгаа бол бид Бурханы хөвгүүд огтуд гэдгээ түүгээр мэдэх болно гэж. Өөрөөсөө гарч байгаа хандлагаар мэдэх нь шүү дээ. Өөрөөсөө гарч байгаа хайраар мэдэх нь байна. Өөрөөсөө гарч байгаа харин үйлдэлээр мэдэх нь байна гэж. Тэгж бид яах вэ? Сэтгэлээ тайвшруулж эзний ирэх цагийг яах вэ? Итгэл төгс тайван, амар амгалан, баяр хөөрөөр дүүрэн итгэл төгс хүлээх нь шүү дээ бидний хувьд бол. Энэ зүйлийг яахан бидэнд дахин сануулсан баг. 22-оос 24 дээр ишлэлийг харах юм бол ингэж хэлсэн. 23-аас харах юм бол бид түүний хүү Есүс Христийн нэрд итгэж бидэнд тушаасан ёсоор бие биенээ хайрлах нь түүний тушаал мөн гэж хэлж байгаа. Энэ хайрлах гэдэг чинь биш дээ. Сонголтоор өгдөөгүй гэж харагдаж байгаа нэг талаараа. Харин Бурханы хайрыг хүлээж авсан, Есүс Христэд итгэсэн, түүний дагалдаг шав болсон тэр хүмүүсийн хувьд шууд хийх ёстой зүйл. Тушаал гэж хэлж байгаа. Яг энэ тушаалын тухай бодохоор бид нар ингэж ойлгох гэдэг. Бие бинийг хайрлах тушаалыг бид нар биелүүлэх юм бол яах вэ? Бурхан бидний дотор байгаад бид Бурханы дотор орох юм байна гэж ойлгох гэдэг. Үгүй. Харин яахан болоод элчнэрийн бидэнд сануулж байгаа зүйл юу гэхээр та эзний дотор байдаг бол та Есүс Христтэй нөхөрлөдөг бол Бурхан таны дотор байдаг бол танаас гарах үр жимс чинь юу ах вэ? Бусдыг болоод бие бинийг хайрлах байх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээрт юун дээр анхаарлаа хандуулах ёстой вэ гэхээр эзэнтэй хамт нөхөрлөх гэдэг дээрээ илүү их анхаарлыг хандуулах хэрэгтэй болж байна. Эзний үгнээс суралцах гэдэг дээрээ илүү их ач холбогдлого хэрэгтэй болж байгаа. Түүний үгийг сонсох гэдэгт маш их цаг зориулах хэрэгтэй болж байна. Тийм учраас нэгдүгээр Иохан номын 1-р бүлэг дээр хэлж ирсэн те. Христч нөхөрлөл гэж юу юм бэ ах дүүсэй гэж. Энэ бол Христийг тань таниулдаг, Христийг надад таниулдаг, Бурхныг надад мэдүүлдэг тийм уулзалт, Есүсийн тухай ярьдаг уулзалт. Энэ уулзалт чинь бидний итгэлийг өсгөдөг, бидний хайрыг тэтгдэг. Тэгээд анхандаа Есүсийн хэлсэн байсан бие бинийгээ хайрлах гэдэг тушаалыг хэрэгжүүлэх, дахин сонсох, эргэн санах, түүнийг үйлдэх тэр боломжуудаар хангаж байдаг чухал зүйл юм шүү гэдгийг бас Иохан хэлж байгаа гэсэн утгатай. Бид нар холбож ойлгох хэрэгтэй л дээ мэдээж энийг ерөнхийдөө бол. Тэгээ энд ингэж хэлсэн те хайртууд минь зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурхны өмнө зоригтой байж гуйсан болгоно түүнээс хүлээн авах болно гэж хэлсэн.
Түүний хүслийг мэддэг, Есүсийг таньж ойлгодог, тэ? Бурхны Библиэд хэлэгдсэн Бурхны үгсүүдийг таньж мэддэг, тэ? Бурхан яг юу хүсдэг юм бэ гэдгийг маш сайн ойлгож мэдэж, яг түүний дагуу амьдрах гэж явж байгаа хүмүүсийн хувьд яг түүнийх дагуу яах вэ? Бурханаас гуйхад хариултаа авна гэж хэлж штэ. Тэгээ энийг айгүй сайн бид нар бодох хэрэгтэй болдог, тэ? Нэгсэндээ нэг төрлийн ийм хинт байхгүй, нэг бидэнд өгж байгаа нэг ийм юу гэх вэ? Нэг ийм чиглүүлэг болдог юм. Бид нар Бурханаас Бурханы хүслийн дагуу бус зүйлийг гуйгаал авах юм бол өгөхгүй. Гэхдээ Бурханы хүслийг мэдэж ойлгоод Бурхан юуг таалд юм бэ гэдгийг мэдчих юм бол түүнд нь таацуулж гуйлтуудаа бид нар өөрчилнө гэсэн үг. Залбирлаа. Тэгээ бид нар бизнес гуйсан болгоныг авах болно гэж. Тэгээд бизнес бид нар юу гуйх вэ ах дүүсээ? Нэгдүгээр Христэд байсан тэр хайрыг гуйх хэрэгтэй. Би бинийхээ төлөө тэг үйлдэх хүч хүсэл тэмүүллийг гуйх хэрэгтэй. Тэ? Тэг хамгийн сүүлийн ишлэгийг харах юм бол түүний тушаалуудыг сахигч нь түүний дотор байж тэрч түүний дотор байна. Бидний дотор тэр байгааг түүний бидэнд өгсөн сүнсээр бид мэдэх болно гэж хэлж байна. Сүнсээр бид. Иохан номын 14-ийн 15 16 дугаар ишлэгийг харах юм бол хоёр зүйлийг хэлсэн. Та нар надад хайртай бол тушаалуудыг минь сах буюу би бинийг хайрлахыг үйлдэх болно гэж. Тэгээ яг дараагийн ишлэл дээр нэг зүйлийг хэлсэн нь юу гэсэн гэхлээр би та нарт туслагчийг өгөх болно гэж. Ариун сүнсийг илгээх болно гэж. Тэгэхээр Бурхан бидэнд энэ тушаалыг буюу би бинийг хайрлах гэдгийг Есүсийн жишээгээр харуулсан, Библийн үгээр мэдүүлсэн. Тэгээ үүнийг хэрэгжүүлэх хүч нь бидэнд дутуу дулмиг байдаг гэдгийг ойлгож байгаа учраас тэр бидэнд юу өгсөн бах вэ? Өөрийн сүнсийг туслагч болгон бидэнд хүчийг, туслагчийг илгээсэн гэж хэлж байгаа. Амен. Тэгээд та бүгдийг ятгаж урамшуулах зүйл юу вэ? Нэг л ишлэл. Үгээр бус ажил үйлсээр үннээр бие бинийгээ хайрлах хайраа харуулдаг хүмүүс байцгаая гэж. Амен. Амен. Эзний өмнө очиж залбирцгаая. Хайртай эзэн бурхан минь, бид таны өмнө хамтдаа ирэн залбирч байна. Тэгээд та өнөөдөр бидэнд Иохан номын энэ хэсгээр дамжуулаад бидний бие бинийгээ хайр нь зөвхөн үг төдий биш. Түүнийг нотлон батлан харуулах үйлдэл, ажил үйлс болоод үнэнээр энэ хайр нь харагддаг байх ёстой гэдгийг та үргэлж дахин сануулсан учраас тань талархаж байна. Тэгээ бид нар магадгүй яг энэ үгийг дутуу дулмиг хэдийгээр ойлгож байгаа боловч амьдрал болоод зан хандлагатаа үйлдэж байгаа үйлстэй тийм сайн шингээгээгүй явсан бол эзэн та бас биднийг уучлаарай гэж гуйж байна. Харин таны ариун сүнсний гайхамшигт хүч чадал болоод Христийн бидэнд харуулсан тэр жишээний дагуу бид нар бие бинийгээ хайрлж чадхад та туслаж өгөөч гэж гуйж байна. Чуулганы төлөө үйлчлж чадхад туслаж өгөөч гэж гуйж байна. Бие бинийхээ төлөө үйлстэй амьдрахад та туслаж өгөөч гэж гуйж. Харин бидний зүрхэндээ Каиных шиг тийм ёрын муу хилэнцэд зүрхийг тээмэргүй байна. Харин Христийн дотор байсан хувиршгүй сулдраа нүгэлтнүүдийг хүлээж авдаг хязгааргүй тэр сайн хайрыг бид нэр хүлээн авч хэрэгжүүлэн амьдрахад туслаж өгөөрэй гэж өөрсдийгөө тань даатгаж бидний эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.